Хэрэв та энэхүү зохиолыг бүтэн хувилбараар сонсохыг хүсвэл Mbook аппликейшнээр сонсоорой. 14-р хэсэг. Өглөөний кофе уух үед ноён Гарри дахиад л зочдоосон уучлал гуйж өнөөдөр ан ав хийхгүй гээд. Цайзыг эзэмшилтэн авах ажил дууссан. Эрхлэгч Смит бунхныг онгойлох ажилчдыг бэлдсэн байгаа хэмээн нэмж хэлв. Зөвхөн цэцэрлэгээс бунхан руу ордог хаалгыг хааж цоожлоо зогсоогүй. Цайзын 2 дугаар давхраас тийш ордог хаалгыг ч мөн хааж цоожлоод бүр битүүлсэн байна гэж эрхлэгч Смит яриад байна. Энэ нь миний сонирхлыг төрүүлж өөрийн биеэр очиж энэ бүхнийг үзмээр санагдаад байгаа юм гэж ноён Гарри хэллээ. Зочдын зарим нь ноён Гарригаас цайз руу түүнтэй хамт явах зөвшөөрөл ярилхийлж, Вэйсэмч Ахмад Райт, Джеймс нар ч мөн дагалдлаа. Ахмад Райт аман өдөлжсөн юм шиг хүрлийн туугаа хурааж, үргэлж хөгжилтэй байдаг Джеймс ч ихэд дүнсгэр байлаа. Анжтын байшингаас цайз хүрэх замыг хэдийн цэвэрлсэн тул бүгдээрэн ан гөрөнд хэргэлдэг хөнгөн морин тэргээр явлаа. Хэсэг ойн чөлөөгөөр нарны туяа алтран буусан өтгөн ногоон моддын дундуур явах үнэхээр сайхан байлаа. Тунчудалгүй цайзын том хаалганы өмнө ирлээ. Цайзын эзнийг хүлээн авахаар хаалгыг нь бүр дэлгэн онгойлгожээ. Ямар ч лаз лом бүүнээс хойш хэрэггүй. Хашаанд байсан хог новш зэрлэг ургамлыг ч цэвэрлэн зайлуулж амжижээ. Нэгэн цагт чулуу дэвссэн засмал талбайтай байсан хашаанд өршөөл инэрлийг үл мэдэх улирах цагийн салхи өөрийн ул мөрийг тодхон үлдээсэн байгаажээ. Хашааны нэг буланд ордны ойролцоо 2 банц тоонолжлон тавьсан байхыг ноён Гарри үзээд "Энэ юу вэ?" гэж асуувал эрхлэгч Смит "Тэнд хуучин худаг байгаа юм. Хан нь бүр нурчсан болохоор хүн унчихгүй гэсэндэн банзаар төр таглаад байгаа юм" гэв. "Ер нь манад хэдэн худаг байна?" хэмээн эзнийгэн асуухад "Адууны жүчээний дэрэгдэхийг тооцохгүй бол 2 худаг бий. Эннээс гадна цэцэрлэгт арай шинэ 1 худаг байгаа" хэмээн Миллер хариулв. "Хоёулангийн засаж янзал" гэж Гарри тушааснаар энэ яриа өндөрлөв. Худагийн тухай яриа өрнөж байх зуур ажилчид дугуйн том ширмэн хаалгыг онгойлгох гэж шаргуу ажиллаж байлаа. Хаалганы цоочны нүхэд зай завсраар нь битүү тойруулан зудагсан цагаан дугалгыг хайлуулж авах гэдэг хэцүүхэн ажил байлаа. Бүх зай завсар цоочны нүхийг эцэст нэгэм цэвэрлэж дууссан боловч хаалганууд нь цоочтой байлаа. Тосгоны ахлагч эрхлэгч Смитэд хүлээлгэн өгсөн бүх түлхүүр дотроос ч тэдгээр хаалганд таарах түлхүүр олдсонгүй. Юмыг урдаас гарахтаа сан эрхлэгч Смитийн урж авчирсан төмрийн дархан түлхүүр тааруулж эхлэв. Удаан уралдсны эцэст цоож торхын онгох сонсогдож тэрхэн мөчөд хаалгыг дотроос нь хэн нэгэн хүчтэй түлхэн савх шиг болж өөрөнд дэлгэгдлээ. Төмрийн дархан духандан болд руу үстэл цохиулаад огл өсрөн холдов. Нэгдсэн хаалгаар бөөн шороо тоос бориглон бүгд өөрийн ирэхгүй нүдэн анлаа. Урд шөнийн адал явдлыг мартаж чадахгүй байсан Райт, Джеймс хоёр зайдуу зогсож байгаад бөөн тоос шороон дунд ямар нэг амьд юм нисэн гарч ирэхийг харжээ. Харин тэр нь том саарал сарсан багвахаа байж таарлаа. Сарсан багвахаа өдрийн гэрэлд юу ч хардаггүй. Шөнийн амтан адал, саяны амтан баяр баясгалантайгаар халин хөөрч, анжтын байшингийн чиглэлд ниссээр тун одолгүй тунгалаг цэнхэр тэнгэрийн мандал дууссан бараан тасарлаа. Саяны сарсан багвахаа бунхан дотроос гараад л нисчих шиг боллоо доо гэж Ахмад Райтыг хэлэхэд "Тийм байж таарахгүй те. Бунхныг хаагаад одож байгаа. Зүгээр л хаалганы хүрээ модны ард үүрэн зассан байгаад хаалга онгох салхинд хийсэд гараад ирсэн байх" гэж Джеймс хариуллаа. "Джейми минь би вэн шүү."
Сарсан баг бага хулган мэтийг үзэн яддаг юм. Би хулганаас айдаг гэд бодоод үзтээ. Энэ эдтэй байгаа үсттэй. Олон хүн могооноос айдаг шиг би хулган харахаараа дагчин чэжирдэг юм. Гэж Ахмад Райд өгүүлв. Дуганыг үзсэн нь. Тоос шороо намдаж бүгдээрийн дуган руу ороод эвдэрч сүдсэн байдлыг хараад ихэд цочирдон гайхацгаав. Хизээ нэгэн цагт хар одончуугаар бүрсэн хан нь энд тэндээсээ нүцгэрэн одончуу бүрээсэн салбайн унжиж лааны мөнгөн сөөр ард судлага нь асгаран сангийн бойбор шалан дээр хэвдэж байгаажээ. Гэгийн Авраам хийгээд худагт Исаак нарын амьдралаа сэдэвлэн бүтээсэн товгор хөрөг эвдрэн халдсарч нэгнийх нь хамар нөгөөгийнх нь адис тавьж буугаар нь алга болжээ. Цонхнууд нь модон сараалж торхаджээ. Цонхны дээгүр болон цайзын 2 дугаар давхраас дуган руу ордог хаалгыг тойруулан цэцгэн хэлхээ өлгөжээ. Хэн нэгний гараар эвдэрч сүйдсэн болохоос улирах цагийн догшин урсгал энд нөлөөлөөгүй мэт байх нь сонирн байлаа. Дугны голд өндөр суурь дээр цагаан хоргоогоор гадралсан авс байна. Авсны дорох суурийн 3 гишгүүр дээр сар найзцэг хаасайгүй тавьсан нь хэдийн хатсан байх бөгөөд авсны хөл талыг тансаг хадгамалтай хээнцэр бүтээлгээр гучжээ. Хар хилэн бүтээлгийг өнгөнгийн торго сувдаар битүү хээлэн шаглаж зах ирэмгийг нь хөвөөлжээ. Энэ ч ёстой урлагийн бүтээл байна да гэж Жорж Кей хэлэхэд Вэйсэмч бүтээлгийг сайдрах хараад жинхэнэ сувдаар хийжээ гэж хэлээд барьж үзвэл хуучирч өгөршсөн Бустав нь хуруу хөрмөгц өөрөн унаж сувд нь шалан дээр асгарлаа. Энэ авсыг хэн зориулж хийсэн юм болоо? Тодорхой хэлбэл додор нь хэн нойрсож байгаа юм болоо? Эмээн эмч үргэлжлүүлэн асуухад Гаригийн дохиогоор өнөөх төмрийн дархан авсны тагийг өргөж тэр даруй онгойлголоо. Авс хоосон байлаа. Цагаан пүүсүү дотор нарийн торон сүлжмэл. Тууз зэрэг нь үнэтэй сайхан чихрийн хайрцаг шиг санагдах ажээ. Авсны доторх бүх зүйл баг зэрэг шаралснаас биш огт муудсангүй тун сайхнаар хадгалагдсан үлджээ. Гадна орчин нь нуран сөөрч өгөршөж муудсан байхад авсны доторх нь бараг шинээрэн байх нь жигтэй хачин эрс тэрс ялгаатай байлаа. Энд юу болсон бол доо? Ямар гонигт үйл явдал болж өнгөрсөн байх вэ? Хөнгөн цэцгэн хэлхээ байсан янзараа өлгөөтэй байхад лааны хүндсөөр жинтэй сангийн бобер газар унаж ханын одончуу бүрээс хуулран унжиж ханын шавар нурсан байх юм. Энэ ямар чихтэй онцсог вэ? Алив Шерлок Холмс минь учрыг нь тайлбарлаад угаарай гэж Гари хүмүүсийн эвгүйцэн дууга хураасныг эвдэн Джеймс хандан хэлэхэд мэд хэм алга хэмээн цаадах нь ширүүхэн дуугарлаа. Манай тосгоныхны дунд нэг юм домог байдаг юм. Дээр үед олон жилийн өмнө аянга цахилгаан бууж аимшигтай ширүүн аадар бороо орсон юм гинлээ. Орчлонгийн хамаг хар хүч газар бууж ирээд энэ цайзыг довтлох шиг болсон гэдгсэн. Цайзыг золтойл уулнаас хөмрөөд хайж хаагүйг нь. Газар яг л амьд юм шиг тонгочин хөдөлж байж. Цайзын дуганж лам өвгөн санвардны мөргөл залбирлын хүчээр л энтхийн хүмүүс амьд мэнд үлдсэн гинлээ. Хэрв цайз салхинд хийсэн унсан бол манай тосгонч юу ч хөө болох байж. Тэрч бүхэл энэ үйл явдал зориулж загалмаа залах ёслол үйлдсэн гэж манай эмээ ярьдаг байсан юм. Аянга цагилгаан аадар бороо намцсны дараа тун удалгүй хүмүүс энэ цайзыг орхин явцгаасан гэдэг. Хэмээн тосгоны ахлагч хуучлав. Гүй яах вэ? Газар хөдлөх үед жинтэй хүнд зүйлс газар унаж жижиг хөнгөн юмс байрандаа үлдсэн байж болно шүү дээ. Энэ бол жирийн л үзэгдэл гэж эмч хэлв.
Таны саяын тайлбарснаар бол энэ цайцад дугнаас босод газарт хүн юм байгаагүй болж таарч байна уу? Өөр газар тэгтлийн эвдэр зүрсэн юм байхгүй байгаа биз дээ гэж нэгэн өвгнийг хэлэхэд гайхаад байх юу ах вэ? Цайцын доторхыг хэдийн засаж янзалсан биз гэж эмч гүжүүдлэв. Дугныг цэгцэлж янзлалгүй оргисон хажиргалтай хэрэг хэмээн өвгөн мөчөөгөн өглөгөө асуухад үгүй тэр дугныг хааж битүүлсэн байж шүү дээ гэж эмч бууж өгсөнгүй. Ингэхэд дугныг хааж битүүлснийг чи юу гэж үзэж байна гэж Гари эмчээс асуухад цаадах нь за та хүн бүр адилгүй хөлөг болгон жороогүй гэж ярьдгийг мэднэ үсттэй. Эндхэн эзэн ноён ямар учиртай тэгснийг би яаж мэдэх вүлээ гээд гараан алдлаа. Хэчнэн хилэлцэж яаж ч маргаад ямар нэг тоймтой дүгнэлт хийж хийж чадлаа. Дуган эвдэрч сүйдсэн, хаалгуудыг битүүлсэн, хавс хоосон байсан зэрэг нь онцсог таавар хэвээр үлдэж, амьдралын баяр баясгалангаар бэлгэж байгаа залуус энэ бүхнийг төдөлгүй мартаж орхилоо. Энд бас нэг хаалга байна гэж бүхнийг үзэж, бүхнийг мэдсэн байдаг эрхлэгчэс мэд Гаригийн анхаарлыг хандуулав. Үнэхэр чи дугнаас бунхан руу буусан огцом шат байх бөгөөд тэндээс ялзарч хөгцөрсөн зүйлийн эвгүй үнээр хангалах тул тийш орохыг дурлах хүн олдсонгүй билээ. Дугныг цэвэрлэж цонхны саралжуудыг авч авсыг бунхан руу оруулж тавь гэж Гари тушаалаа. Цайз хөлөх хөөрөх хөгжин шүүг анаар бялгалаа. Хаалга цонхнуудыг онгойлгож, хэдэн 10 ажилчин угааж цэвэрлэж, аалзны торнуудыг арилгаж гарлаа. Эсмит өрөөгөөр давхраар салхимд хурдлан орж, аашилж загнах нэг нэгийг цагнаж, заримд нь илүү залин өгөхөөр амлаж, аргыг нь олон шамдуулсаар байлаа. Үйлчилгээний хэсгийг ч мэйлэр мөн тэгжил зохицуулж байна. Адууны жүчээ малын сарвчигч түргэн засаж янзлан адуу өхөр нохоо авчрахад бараг бэлэн болгожээ. Гари өөрийн эрхлэгчдийн ажилд сэтгэл ханаж тэдний элдэв тушаал заавар өгөхөд өөрөн эс оролцох ажээ. Гари ирсэн зочдын нэг хэсгийг дагуулan өөрийн ажлын өрөө болгосон тасалгаанд аваачлаа. Өмнөх эзэн ч мөн энэ тасалгааг ажлын өрөө болгож байсан бол л та. Цонхны дэргэд бичгийн том ширээ, өрөөний болонд дүүрэн номтой хэдин шүүгээ тавьж суухад тухтай зөөлөн түшлэгтэй сандал, тамхины жижиг ширээ зэргийг донжиг нь олон байрлуулжээ. Тасалгаан доторх тавилга сэлднийх эмх цэгцтэй байсан болохоор сайтар салхи оруулж арчиж цэвэрлээд галлаж дулаацуулснаар шинэ эзний хүлээн авахд бэлэн болсон ажигуу. Ганцхан толь нь хагарсан хоосон том жаазал баахан эвгүй харагдах аж. Шинэ толь авч таваарэ хэмээн тэр хаваар явж таарсан эсмитэд ноён Гари хуучин толийг зан хэлв. Аль хэдийн захиалсан ноёнтон энэ хавийн хотоос таарч тохирох толь олдоогүй гэж цаадах нь хариуллаа. Ноён Гари нэгэн арьсан хавтастай хуучны номыг анхааралтай үзэж байснаа Джеймс, чи энэ хуучны номыг авмаар байна гэсэн билүү? Одоо чинийх болсон. Гэхдээ чи эндээс олигтой сонирхолтой зүйл олж уншихгүй л байгаа да. Эхэд эртний юм шиг байна. Харин хавцсан их сони юм байна шүү. Хэрв би андуураагүй бол хүний арьсаар хавцалсан байна гэв. Джеймс талархлын үг хэлэн номыг аваад эхний хуудас дээр нь эрхэм дээдэс бараан Фредрик цуны тушаалаар энэхүү номыг агтчин Андрийн арьсаар хавцлав гэж бичсэн байхыг уншаад чиний зөв байна Гари. Энэ номыг агтчин Андрей гэгч хүний арьсаар хавцлсан юм байна. Бодвол амьдаар нь өвчиж авсан байж таараа гэвэл тосгоны ахлагч ихэд сүрдэж цагалмайлан залбирлаа. Ноён Джеймс, та тэгэд мэдсээр үж энэ номыг авч байгаа мó? Нөгөө агтчин арьсаа танаас нэхэж ирвэл яана
хэмээн Жоржгийн тэсэлгүй асуув. Тийм ээ хонгор Жорж минь. Энэ номыг би ямар ч байсан авлаа. Тэр Андрейд би арьсыг нь юу гэж буцааж өгөх вэ? Харин чамд үүнийг өгчих гээд Жоржд тэнд байсан цэнхэр торгон туудсан цэцэг өглөө. Баярлалаа. Би туудсны эзэн авхан хөлөг бадарнд байх хасч бодсохгүй шүү гэж инээгээд Жорж туудсыг авч энгэртийн тогтоохоор оролдлоо. Харин тэр хадагтай цус орогчойвол яах вүлээ гэж Вэйс эмчийг хэлэхэд өнөөх тууз Жоржийн гараас унаж түүний царай хуухан цайлаа. Доглож даажигнахан байлдоо. Манай залуу шүнжин яолоод унтаж чадхан байсан байна лээ. Хэмээн Гари оролцлоо. Ирсэн зочид цэцэрлэгээр хэсэг зугаалаад тал тийш тарж бүр орой болж байхад дахин цуглжээ.